2026-аас 2027 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд хэрэгжих бага боловсролын шинжилсэн хөтөлбөрийн төслийг өнгөрсөн 1-р сард баталсан. Тэгвэл шинжилсэн хөтөлбөрийг Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын ерөнхий боловсролын 3-р сургууль 2025 оны 11-р сараас хөгжмийн хичээл дээр туршиж үр дүнг нь тооцсон байна. Бага боловсролын шинжилсэн хөтөлбөрийн гол онцлог нь суралцсан сорилтон товч тодорхой болж Монгол өв соёл уламжлан хадгалсан агуулгаар илүү баялаг болжээ. Ингэснээр хүүхдүүд ёс суртахууны өндөр боловсролтой бүтээлч иргэн болж төлөвшгөв. Шинжилсэн хөтөлбөрийг хичээлийн 2 улиралд туршилтаар хэрэгжүүлэхэд хүүхдүүдэд тодорхой үр дүн ахиц гарч дуу хөгжмийн хичээлд оролцох сурагчдын идэвх хандлага өөрчлөгдсөн байна. Хүүхдүүд дасгал ажлын дэвтэртэй болоод ирэнгүүт хуучин ингээл зурж бичээл зурх гал харандаа янз бүрийн болсон одоо бүх юм ингээд санаас нь бэлдээд өгсөн болохоор цаг хугацааны үед бол айгүй хурдан байна. Дээрээс нь хүүхдүүдийн дасгал ажлын дэвтэртэй хийхдээ зурх, бичих, дуулах, хөгжимдөг, зохион найруулах гэх мэт дасгалуудыг хийхдээ маш их сонирхолтой байна. Одоо ингээд дасгал болгоны ард нь QR кодыг ингээд оруулаад өгсөн байхгүй юу? Хичээл болгоно. Тэгэнгүүт хүүхдүүд гэртээ очиод ингээд QR кодоо давтаад харангуудаа дүрсээ үзээд бүжгээ давтах, хөдөлгөөнөө давтах, хөгжмөө давтах, онлын мэдлэгээ давтах, дуугаан давтах болцоотой болсноор сурагчдын бие даан судлах, бие даан суралцах чадвар бол ахиц гарсан. Бишүүр хөгжмийг 2 дугаар ангиас эхлэв. Аха. Одоо сурцсан уу? Сурцсан. Хэдэн дөр лай тоглож мэдхүү? 2 юм уу 3? 2 юм 3 дөр лай тоглолтгоо тий. Чам дууг хичээлээс юу таалагдчих? Дуу дуулах, ая зохиох. За, ая зохион гэж юу хэлдэг? Нөгөө нотууд ингээд байранд нь оруулаад ер нь л гоё идэг. 3-р сургууль хөгжмийн 2 багштай. Багш нарын ачаалал харьцангуй өндөр. Гэхдээ шинжилсэн хөтөлбөрийн зорилт агуулга дээрх хэлсэнчлэн илүү давч тодорхой болсноор бусад ачааллыг буруулж хичээлээс гадуур үйл ажиллагаанд ч эерэг нөлөө үзүүлжээ. Гагцхүү сургалтын хэрэглэгдэхүүний хүрэлцэн хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж байна. Урлагийн цом заалтай, за дээрээс нь хөгжмийн хичээлийн ийм том танхимтай, за мөн багшид бас ажиллах нөхцөл болцоо бүрдсэн багшийн бас ажлын өрөөтэй гэх мэтийн сургалтын орчны хувьд бол маш боломжийн. За мэдээж хэрэглэгдэхүүний хувьд бол яг шинжилсэн хөтөлбөрийн хүрээнд хэрэглэгдэхүүн одоо эх хичээлийн жил багшийн гарын авлагч юм уу тиймээс сурагчийн дасгал ажлын дэвтэр бусад хэрэглэгдэхүүнүүд дагалдах юмуд бол бас ирэх байх. Гэхдээ бас сургуулийн хувьд бол бас нөөц болцооны хувьд тодорхой хэмжээгээр өнгөрсөн хичээлийн жилд нөгөө шинжилсэн хөтөлбөрийн туршилт явуулсан үндсэн дээр бид нар бас тодорхой хэмжээний хэрэглэгдэхүүнээ бас авсан. Тийм учраас бол энэ шинжилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжмийн хичээлийн хувьд бол бас боломжийн одоо 60-аас 70% хэрэглэгдэхүүнээрээ бол бүрэн хангагдсан гэж үзэж байгаа. За миний хувьд бол болохоор цааш анхаарах юм бол ерөөсөө энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бол мэрэгжлийн нөгөө хөгжмийн кабинет, технологицоо хөгжмийн кабинет шаардлагатай. Дээрээс нь хүүхд бүрийн тоогоор бас нэг тодорхой хэмжээний янз бүрийн хөгжмийн энгийн зэвсгүүд хүүхд өөрсдөө хүүхд болго ингээд кабинеттэй оронгуудаа барай тоглолцдог. Ингээд байх юм бол сургалтын үйл явцаа бас дэмжсэн зүйл болох байхаа гэж харагцаа. 3-р сургуулийн 1-ээс 5-р ангид 790 хүүхэд суралцдаг. Өнгөрсөн онд шинжилсэн хөтөлбөрт 5 бүлгийн 180 хүүхэд хамрагджээ.